Багшийн маань олон сайхан бүтээлүүд Монгол төмний сэтгэл зүрхийг хурааж ирсэн. Монгол сингер пэйж шин санжаагийн мацгах маань баярын нөлөөстэй зогсож байна. Огшгүй яах вэ? Энэ сайхан үеийн бүтээлээр хамаа ардын жүжигчин болж өнөөдөр багш нь ардын жүжигчин болж байгаа ийм баяр хөтөр. За мөн сэрдээ маш чоргоос ваасаа ирсэн. Шагналаа эдгээр одно гэж үнхээр цаах юм тийм ээ. Үнхээр гайхалтай миний багш нь одоо Монголын ард түмний одоо сэтгэл зүрхний хаалтын татагдсан олон сайхан дуунууд. Өнөөдрийн бацлыг бий болгосон олон сайхан дуунуудын тэрнийг бол одоо үнхээр гайхалтай. Өнгөрүүлсэн бүхэн болгоно санагдаж байна. Одоо 30 гаруй жилийн өмнө зөвхний жаад учраа болохгүй бацлыг тэгээд ингээд байдаг байсан. Хаа бүхэн хин төрхийн хэдэн дуунууд бол ажиллагаан дотор. Өнөөдөр Монголын ард түмэнд дэлхийд байгаа монголчууд энэ хүний энэ сайхан дуудаад айсаа баярлаад ялангуяа 90-ад оны үед монголчууд юун урдаг намтай байхад бол хамгийн их одоо сэтгэлийн гисгэж байсан. Энэ дуунууд нь бол Монголын ард өнөөдөр мартагдаагүй явчихдаг. Багштай баярлалаа. Баярлалаа багшаа. Маш гоё таа гэдэг. Баярлалаа. Манай хэлбэр маш чач байна. Таны амьдралаас нэг хамгийн сайхан хайртай шүү. Та бүхэндээ өшөө олон сайхан уран бүтээл хийж өгс баярлуулна гэж бодож байна. Тэгээ ялангуяа энэ хаан жигдэг хэдэн сайхан дуучин шаандар, хөгжимчин шаандар уран бүтээлийн андуудаа яруу найрагчдаа бүгдэнд их баярлж байна. Баярлалаа та бүхэнд.